Та бүхэндээ олон улсын газар зүйн хичээлийг танилцуулъя. За газар зүйн хичээл нь бол юмс үзэгдлийн, байршил, уялдаа холбоо, харилцан нөлөөлөл, онцлог, тэдгэрийн учир шалтгааныг цаг хугацаа орон зайн хамааралтан судалдаг шинжлэх ухаан юм аа. За Кембрижийн газар зүйн хичээл бол IG төвшний 5 бүлэгт ангилагддаг 70 гаруй хичээлийн сонголттой бөгөөд географи гэдэг хичээл бол humanity буюу хүмүүнлэгийн бүлэгт нь хамрагддаг хичээл юм аа. Газар зүйн хичээл бол байгалийн газар зүйн, математик, физик, хим, биологи, нийгмийн эдийн засгийн, англи хэл, бизнес судлал, эдийн засаг, аялал жуулчлал, түүх гэсэн хичээлүүдтэй нягт холбоотой байдаг. Бүх шинжлэх ухааны уул зурцыг дээр байдаг. Хүүхдийн яг суур мэдлэгийг бүрэн олгож өгдөг маш сонирхолтой хичээл юм аа. Газар зүйн хичээлээр дараах чадваруудыг эзэмшинэ. Газар зүйн хичээлийн хичээлүүд дээр салбар шинжлэх ухаанууд гэх юм бол одоо шинжлэх ухааны судалгааны бүх байгууллагууд, боловсрол, ихтэй сургуулийн зөвлөлөө, засгийн газрын агентлаг, ойн аж ахуй, даатгал харилцаа холбоо, хот төлөвлөлт аж ахуйн үйлчилгээ, зөвлөх үйлчилгээ зэрэг салбаруудад ажиллах бүрэн боломжтой. За мөн айлцсан шалгалтын суур болж өгдөг газар зүйн хичээл маань за сүүлийн үед яригдаад байгаа зөөлөн ур чадвар буюу хүнийг ажилд авах гол шалтгаан нь зөөлөн ур чадвар юм аа. Тухайн хүний хандлага, өөрийгөө зөв илэрхийлэх байдал, бусдад хэрхэн харилцах, сонсох, эргцүүлэн босож дүгнэлт гаргах, бүтээлчээр сэтгэх, цагийн зөв менежменттэй байх гэдэг маш олон зөөлөн ур чадваруудыг одоо сүүлийн үед маш их одоо чухалчилж авч үзээд байгаа. За дээрэс нь нэмээд газар зүйн хичээл бол дэлхийн одоо бүрцгийн одоо 3 бүлэг сэдвийн хүрээнд дэлхийн хүн ам, хот суурин, байгалийн газар зүй, нийгмийн эдийн засгийн хөгжил гэсэн 3 бүлэг сэдвийн хүрээнд одоо хичээлүүдийг үзэж нэг хичээл нэг сэдвийн хүрээнд тухайн улс орны кейс эссэн дээр тулгуурлаж кейсийг судалж 7 онооны эссе бичдэг онцлогтой айлтсын шалгалтын суур болдог хичээл юм аа. За ингээд шалгалтын материал бол 3 пейперийн шалгалттай, пейпер 1, 2, 4 гэсэн 3 пейперийн шалгалттай 9 10 дугаар ангид 2 жил үзээд 10 дугаар ангийнхаа хавар шалгалтаа өгөх бүрэн боломжтой. За мөн газар зүйн хичээлийн олон улсын ЭЭС-ийн IG дуусгаад ЭЭС-ийн хөтөлбөрийг сонгосон сурагчид бол олон улсын газар зүйн олимпиадад орох бүрэн боломжтой. Хээрийн дадлага судалгаа хийх, цагуурын дадлага хийх, за мөн дотоодын олимпиад уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргадаг. За мөн ЕШ-ийн одоо оноог дүүцэлдэг ийм чухал хичээлүүдийн нэг юм аа. За газар зүйн хичээл дээр суурилсан дараах мэргэжлүүд та бүхэн танилцж байна.